За Монгол улсын маань гэрэлт ирээдүй болсон өсвөр үеийн залуучуудын дунд хүсээгүй жирэмслэлт, эрт бэлгийн харьцаанд орох, охидын жирэмслэлт, за өсвөр үеийн залуучууд, залуу хүүхдүүд маань одоо эрт хүсээгүй аав болох, за мөн арх согтууруулахундаа хэрэглэх үеийнхний дарамт шахалт гэсэн маш олон асуудлууд байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бэлгийн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдварын талаар одоо төрөл бүрийн сургалтуудад суух, эрүүл мэндийн хичээлдээ маш анхааралтай сонсож мэдэхгүй зүйлээ одоо багшаасаа лавлаж энэ асуудлаар одоо өөрийнхөө эцэг их найз нөхөд дотны одоо үеийнгийн найз нөхөдтэйгээ илүү их чөлөөтэй элен далангуу ярьснараа аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалах, дур мэдэн эмчлэхгүй байх, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэрэгжлийн эмчид шинжилгээ хийлгэж, эмчилгээг бүрэн төгс эмчлүүлэх нь цаашаад одоо гэр бүлээ зохиогоод явхад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр өсвөр үеийн залуучууд, нийт залуучуудаа өөрсдийн олсон мэдлэгээ хэрэглээ болгоод амьдралдаа одоо эрүүл, сайн сайхан, эерэг хандлагатай амьдрахыг хүсэн гэрэж байна. За ингээд нийт өсвөр үеийн залуучуудаа мэдлэгээ хэрэглээ болгоё.